Hello. За өнөөдөр хэдүүлээ юу хийх вэ гэхэлэр миний ачаануудыг баглана. Тэгээд байрнасаа гарна. Ер нь бол байрнасаа явахаар алсан. Уг нь бол ингээд нэг өдөр илүү байчаа. Би ингээ хагасаа бүтэн сайн ингээ ажиллаа хийжээд тэгээд нэг өдөр илүү байчаа гэдгсэн чинь маа дотор байрнаас яагаад гэдэг тэгэхгүй. Тэгээд манай өрөөний охин битүүргүй ингээд дараагийнхаа ингээ очих газраа ингээ арай одоо ингээ товлож одоо дараагийнхаа очих газрыг арай шийдэг байгаамаа. Тэгээд нэгд өдөр гарч болох уу гэдгсэн чинь үгүй. Бүтэн сая өдөр 4 цагаас өмнө гэхэд гар гэсэн. Тэгээ ер нь бол байрнаас бараг хөөгдсөн заяа. Яг гоо гэрээнд босоо гарч байгаа л да. Гэтэ амар хөөгж байгаа юм шиг мэдрэмж авсан. Амар уг нь болдсон юм шиг бэлээ. Гэтэ яг манай өрөөний охин манай найз бит хоёрыг зүгээр ингээд гар гэсэн. Хэлцааны дараа шалгалтуудтайгаа маш их халалцсны дараагаар ямар тач семестр маань дууссан. Тэгээ дүнгуудаа бол арай бүрэн харж дуусаагүй байгаа. Гарч дуусаагүй байгаа дүнгууд маань. Тэгээд ямар ч гэсэн нүүхийн тулд ачаагаа баглах хэрэгтэй. Тэгээ өнөөдөр хэдүүлээ ачаагаа баглана. Тэгээ манай байрны хүүхдүүд бас бүгдээрээ ингээд байрнаасаа гарцгааж ийн. Тэгээд эхний семестр дуусаад байрнаасаа гарах болсон чинь бас жоохон сонирн байна. Жоохон хорогдох сэтгэл маш их төрж байна. Өрөөнийхөө охинд хорогдож байна. Семестр дууссан болохоор хүүхдүүд ер нь бүгдээрээ гэрлүүгээ харьцааж юм. Өглөөнөөс хойш бүр энэ хавар машинууд бараг оочрлоо өстой. Дээж аваад ер нь ихэнх солонгос хүүхдүүд дээж аав нэрж аваад явж ин хөрхий гадаадууд нь тэгэл чамдаанаа түрээл. За миний ширийг үнэхээр уучлаарай. Би одоо бол бүр сүнцэн байдалтай байна. Тэгээ одоо хэдүүлээ. Энэ ширээн дээр хэмнүүдээс эхлээ хаяхын хаяа цэвэрлэцгээе.今天办理退宿的宿舍学生，请务必在4点30分之前完成退宿检查。 Informing you from the Townhouse Administration Office. За түчи. Одоо тэр хэрэггүй штэ. Дүн мөн гарсан. Тэнцсэн. За тэгээд энэ тавханууд маань одоо зөндөө л юмнуудаа буулгасан чинь ямар унахтай юм байран зумаа. 괜찮아. Одгоогаа тустаагаараа ой өөрөө гой байр марьсан болох юм бол би бүгдээ хөөрхөн төгчүүлнэ. Батлооны наалт. За энэ батлооны наалт үнэхээр нөө шүү guys. Үнэхээр нөө. Энэ бол зүгээр л наалт. Ямар ч олигтой үр дүн байхгүй. Хэрвээ солонгост байдаг батганы наалт хэрэглэж байгаа хүүхдүүд байх юм бол энэ оливийн онгод байгаа заяа. Энэ бүр аюу олон янзаараа байгаа. Please энийг яагаад. За энэ дээрхээ ингээд ер нь ингээ хоослчлоо. Энэ дээр болохоор өглөө одоо нүрээ цэвэрлчээд өглөө бас нүрээ цэвэрлж нүрээ бодчаад сүнхэндээ игээ болоо. Тэгээд орооч гэсэн өглөө унтаж сэрчээд хураачна. Тэгээ энэ миний юмнууд. Энэ миний бүр бас илүү ачаал харагдаж байна л да. Гэтэ үнэхээр хайж гээгдүүлж чадахгүй юмнууд болчихлоо. Тэрнээс биш ингээд тэгээ чамдаа энэний дордогтой угаасаа идэх юм зөндөө юмнууд байгаа. Тэгээд сүмх гэл. Гэтэ ер нь миний ачаа гайгүй байх уу? Бүх хувцас чамдаандаа багтааж чадах юм бол ачаа ингээл болчихно.
Ингээ хүүхдүүд байрныхан бүгдээрээ байрнаасаа гараад тэг ингээ хэрэггүй юм үлдээгээд байгаа байхгүй юу? Энд тэгсэн чи ингээ бах ус тавьсан. Тэг ингээ шинээрээ байгаа шүү авч яваад уугаарай гэсэн мэн. Тэнийг авчи. Тэгэнгүүтлээ энд өчигдөр бүр амар ихсэн хүүхдүүд ингээ хэрэглээгүй юм уу хайжаа гэхээс илүү хандивлж байгаа юм шиг ингээ үлдээчихсэн байхгүй. Тэг өчигдөр эндээс бодог харандаа болж байгаа. Бүр шинээр нь хайчдаг за. Яг шинээр нь яг ачаа нэгтэй тайсан юм шиг байна. Тэгтээ бүр цоо шинээр нь хайчдаг юм байлээ. За энд болохоор өглөө нь ингээд бүх юмнуудаа бэлдээд байж гин. Тэгээ ер нь бол ингээ хүнжил мүнжил ормор бүх юмаа хураагаад ер нь миний ачаа нэг их бол болоогүй. Ер нь бодсноос хамаагүй бага болсон. Тэгээд таньдаг хүний гуйгаад ингээ машинаар нь найзынхаа гэрлөө хургуулж гин. Тэгэд ансаанд бол би ерөөсөө өмнө нь очиж үзээгүй. Тэгээд анх удаа яг ансаан руу яг очиж найз дээр очисан. Ансаан бол яг нэг ийм ер нь л яг маш тайван ийм газар хөдөө. Би өчигдөр найзындаа нүүж ирсэн. Тэгээд миний ачаанууд бас бага юм уу гэхээр бас айлд ирсэн чинь нэг айлгийн буланг бас нэлээ хөөрхөн дүүргэсэн. Тэгээд яг энэ хэсэг ингээд миний юмнуудаа тэнд бас ингээд байгаа. Ямар ч хэсэг нэг орон гэрэг орох газаргүй болцсонгүй найзынхаа ачаар толгоо орох газартай. Тэгээд эндээ ямар тааш нэг хэд хоног байжгаад тэгээд байрлах ажил руугаа явна. Яг бүх зүйлийг өөрөө даван туулах хэвээр ингээд ямар ч саад бэрхшээл тулсан одоо яг нөгөө гүгээд очих ээж аав хоёр маань дэргэд байхгүй байгаа учраас яг нэг юм яг жинхнээсээ том хүн болцсон байна да. Би яг тэ эрхлээд байж яхнаас биш болцсон байна. Бүх зүйл яг нуруунд дээр ирсэн. Яг бүх хариуцлага бие даах гэд бүх зүйл нуруунд дээр ирсэн байгаа учраас яг хүүхэд байхаа жинхнээсээ болчих. Гэдэг амар сонио мэдрэмж байна. За өнөөдөр дахиад нүүж гин. Өнөөдөр би 30 руугаа нүүж байна. Найзынхаасаа гараад дахиад нүүж гин. Хэд хоногийн дараа нүүч үү? 4 5 За ингээд би Кушив онд орж ирсэн байна. Тэгээд ямар ч хэсэг Солонгост ирснээсээ хойш анх удаа ганцаараа амьдарч үзэж байгаа тохиолдол маань одоо яг эхэлж байна. Яг гэтээ нэг сар л ганцаараа амьдарч үзэн. Тэ угаасаа Монгол явчаад ирээд дүүтэй хамт амьдрна. Тэгээд өнөөдөр айгүй урт өдөр айлаа яг. Өглөө 7-оос босоод ансаанаас Сөүл рүү ажилдаа яваад тэгээд тэр ажилдаа байнгаар орохоор болсон учраас байнгаар орохоор болсаахгүй би нэг ажил тэгээд тэрнээсээ болоод ансаанаас яг Сөүл рүү яг энд ойрхон юм Кушив яг юм жижигхэн юм нэг өрөөнд амьдрахаар болоод тэгээд өнөөдөр шууд ингээд за нүүе гээд тэг нөхөр алсан. Яг би хэрвээ энэ ажил бүтчих юм бол би нүүн гэж яг өчигдөр бодож л байсан л да. Гэхдээ яг үнэхээр ингээд нүүчихлээ. Тэгээд ажлаас ансаанаас Сөүл рүү ажилдаа ирээд тэгээд ажилдаа ирчээ өдөр 5-6 цаг ажиллаж агаад тэндээсээ наашаага энэ байрыг ирж үзээд тэгээ өөр байрнуудтай бас баха ярьж мараад очих гэсэн очих дээр очиод тэгээд буцаад ансаан руу яваад тэгээ ансаанаасаа ингээд бүх ачаа мачаа бүх юмаа чирч ирээд тэгээ нүгээд тэгээ буцаж гараад мёндон орж хоол идчихээд найзтайгаа уулзчаад тэгээ орж ирээд байж энэ одоо болохоор яг 12:01 болж байна. Ер нь нэлээ хүнд өдөр айлаа бие урьд гэсэн амар ядарлаа. Ингээд амар их шаттай. Бурхан минь Солонгос ямар их шаттай юм бэ ёо. Гэхдээ ингээд метроны буудлуудаар гэхдээ зарим метроны буудлууд нь ингээд лифттэй байдаг. Зарим метроных нь буудал лифт байдгүй заяо. Байхгүй. Ингээд ёо би бүр ингээд яг эхлээд ингээд очиод ингээд нэг дамжиж мамжихад бол лифтнүүд байгаадсаахгүй юу. Тэгэд өө болж шít ингээд лифтэн цугаад яваад ирэл болж шít малж шít. Тэгээ яж хат миний шамдаан чи амар том, жирийн шамдаанаас амар том. Тэгээд ингээд амар ингээд байж байгаа. Тэгээ яг
яг манай энэ ёг дээр ингээд буудал дээр ирсэн чинь бүр ингээд амар өндөр шаттай за. Ёо, бурхан минь oh my god би эхлээд ингээд нэг жижигэн шатнууд байхаар нь за болно чадна гэл угаасаа ингээд хүсэн яа гэм мад ингээд өргөөл ингээд яваадсан байхгүй. Тэг яг тэр сүүлийн тэр урт шатыг харчаал би бүр ёо бүр what the fuck бүр үнэхээр би яг тэр солонгос хүмүүс хайж би солонгосоор нь хараад хэлсэн заяа. Угаасаа надаа бүр өнөөдөр амар ядарлаа. Тэгээ ингээд солонгос залуучууд малуучууд нь ерөөсө туслахгүй за. Яг би ингээд туслаасаа гэж би хүсээгүй заяа. Гэхдээ яг нэг юм 20 эдтэй 30 эдтэй яг залуухан яг залуучууд байгаадаа ч бүр хоёулаа гуруулаа эдэр явж гэн заяа. Хажуугаар ингээд зүгээр л олон урж байгаа байхгүй. Тэг яг би туслаасаа гэж яг хоо жоохон бас хүсэн штэ нэг эмхтэн хүн ингээ баахан нэг цун гүрцэн нэг цун гатаа барьсан нэг том урттай юмтай амар том чамдаа ингээ үрээд яваад тахт чинь бүр ингээ бүр ерөөсө тоохгүй за тэгсэн эсэргээр хөөрх юм бүр 50 эдтэй 60 эдтэй бүр хөгшөө өвөө юм нэрсний оо яна яаж эмхтэн хөхт юм хүнд юм өргөж авд юм бэ яаж юм хүнд өргөж авд али үргээ али туслыг гэд бүр ингээ өвөөнөр нь эсэргээрээ бүр ингээ надад амар тусалсан заяа яг тэр хүмүүс амар гоёсэн л та. Тэгээ ерөн л өнөөдөр өстө гинтийн байдлаар нүүчлээ. Сая өмнө нүүхт чинь болохоор би таньдаг хүнээ гуйцсан байсан аахгүй. Тэгээ угаасаа нүүнгээ төлөвлөсөн байсан болохоор би баг 2 хоногийн өмнө ч үлээ би тэддэг өдөр нүүнэ, тэдэн цагаас ингээд нүүнэ. Тэгээд тусалж болох уу гэдээ надад тусалсан аахгүй. Тэгээ өнөөдөр бол яалтчгүй ингээд дахиад ингээд хүн гуйр гэдгсэн ч гэсэндээ нөгөө гинт нүүж байгаа учраас бас яг ингээд хүнийтэй өч. Яг нүүн гэдгээ би мэдчихсэн ч гэсэндээ яг ингээд юу өнөөдөр яг баттай биш байсан. Өнөөдрийг яг ажил дээрээ ажиллаж үзчихээ шийднэ гэж бодсон байсан учраас би яг хүнгөө чадаагүй. Тэгээд яг ёстой жинхэнэ ёстой хэнийгч гуйхгүйгээр би өөрийнхөө хүчээр амир яг нүүлээ. Анх удаа ганцаараа өөрөө яг метроор нүүлээ. Яг анх Солонгост ирчээд нөгөө найзтайгаа буудалд байж байгаа буудлаас дотор байрлуугаа бас яг ингэж хамдаантай нүүжсэн аахгүй юу. Тэгэхэд араас гай. Тэгэхэд сэтгэл зүй бас бүр навсайсан л да. Өнөөдөр сэтгэл зүй зүгээр амар ядарсан болов. Тэ одоо он гарах чинь амар гэртээ очиж он гаргамаар санагдаж байна. Шинэ жил болоод монголчууд амар одоо таад амар гоё гахаа Монголд байгаад бүгдээрээ гоё шинэ жилд яваал гэрийнхэнтэйгээ он гаргана гээл эсвэл би бинийдээ очиод хамаатай ах дүүсэндээ очиод гэрийнхэнтэй хамт би одоо нөгөөдөр ганцаараа энд он гаргана хүү яагаад байна no Хуе. Тэгтээ дараа. Яах гэдэг. Яста тэнэгч швар үзлээ ёо. Амар ядарлаа. Зүгээр яг би ядарснаас болоод ингэсэн баха. Яг ингээ амьдралтаа анх удаага яг туулж үзээгүй, хийж үзээгүй юмнуудаа яг даван туулж үзэж байгаа болохоор хүү яагаад байгаа юм бэ? Тэбэлио хизээч яг өмнө одоо таарж байгаагүй сорилтуудтай тулгарч байгаа гэх юм уу? Яг нэг юм хүний нутагт те ингээл метрогоор наашаа цаашаа нүүгээл зөөгөөл би маань зөвхөн ядраад байгаа юм болов уу гэж бодсон чинь бас сэтгэл маань бас жоох ядарсан юм шиг байна. Тэгээд бүгдээр нь гоё шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээд оноо бүгдээрээ гоё гэр бүлтэйгээ, найз нөхдөдөө, хайртай дотныхоо хүмүүстэй халуунд бол уур амьсгал дунд гоё гаргаарай. Тэгээд дараагийнхаа бичлэгийг аягүй хурдан оруулна угаасаа. Би чинь ганцаар он гаргана. Тэгээд тэрийгээ та нарт бас хөргөн бичлэгжүүлж харуулъя гэж бодож байна. Тэгээ бүгдээр нь хайртай шүү. Удаан бичлэг оруулж чадаагүй дуучлаарай. Ер нь бол та нарын харж байгаачлан маш завгүй ухаан санаа орон гарan
нэлээд завгүй өдрүүд өнгөрч байгаа. Бүгдээр ай. Хөлцөө баларсан.